За hi guys, өнөөдрийнхөө бичлэгээр Япон улс доторх дотоодын нислэгүүдийн ер нь үн тарип ямар байдаг талаар бол мэдээлэл хүргэхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэг рүү орцгоё. За Япон улсын хувьд бол үзэж харах зүйлс бол ихтэй. За түүнээс гадна Токио хотоос гадна өөр очиж үзэх хотууд бол байдаг. За Осака, Киото, Нагоё, за үүнээс гадна Хоккайдо гэдэг бүр яг тусдаа нэг юм арал байдаг. За тийшээс ер нь бол аялал жуулчлал гэж хүмүүс ер нь очтгоо. За тэр дундаас бид нар өнөөдөр бол Осака, Киото болон Хоккайдо гэсэн 3 газрыг бол сонгож авсан байна. За ингээд нислэгүүдэд хэдүүлээ харах юм бол энэ бол Токиогоос Осака чиглэлийнх бол байна. За энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Осака гэдэг маань бол өөрөө бас Киото гэсэн үг. Яг тэгэхээр Осака, Киото гэдэг хоёр болохоор нийлцэн залгаац үг байдаг байхгүй. Тийм учраас дундаа 3 нисэх буудлыг бол ашигладаг. Та нэгэнтээ Осакад очисон бол заавал Киотог нь үзсэн дээр. За Киотод очисон бол бас Осакаг үзчих хэрэгтэй гэсэн. Ерөөсөө шууд залгаа яг нийлцэн байждаг гэсэн. За тэгэхээр энд ингээд нислэгүүд нь бол байж гинэ гэсэн үг. За энэ дундаас ер нь хамгийн зүгээр нислэг энэ Japan Airlines гэдэг компани нислэг бол айгүй зүгээр. Ягаад тэгэхээр Japan Airlines гэдэг компани өөрөө олон улсын нислэг өгдөг. За тэрнээсээ дүүрнээсээ гадна бас дотоодын нислэгүүдийг бол үлддэг байна. За ингэснээр дотоодын нислэг нь ч гэсэн ер нь олон улсын стандартаар үлддэг гэсэн. За тийм учраас хэдүүлийн 588,400 төгрөгийн энэ нислэгийг бол сонгоод авчих гэсэн. За энэ нислэг маань яах гэж байна гэх юм бол Токиогоос Осака чиглэлд хоёр талын тикет авчлаа гэсэн үг. За тэгээд явахдаа 20 кг-ийн чиндантай явах юм бол 588,400 төгрөг төлөх нь. За та үүн дээр ердөө л 14,300 төгрөг нэмэл 15,300 төгрөг нэмэл 23 кг-ийн 2 чиндам авч явах боломжтой болчихно гэсэн үг. За ер нь гадаадад ялангуяа Америк, за түүнээс гадна Австрали, Европ, за Хятад ч гэсэн ялгаагүй. Ер нь бол авч явдаага ачаагаа нэмэгдүүлэхээр ер нь ягаад ч юм айгүй их төлбөр мөнгө бол нэмэгддэг. За энэ дээр бол харин ч маш бага мөнгө нэмэгдэж чинь бүр дахиад нэг чиндам аваад явчихад байхад. За тэгэхээр Японы дотоод нислэг бол энэ талаар бас жоохон давуу талтай байх нэ бусад газрыг бодвол. За ингээд Осакад очоод Осакаг үзчихнэ гэж мэдээж бас Киотог үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл нэг газар байдаг, хоёр хот шүү. Нэгээрээ мартаж болохгүй. За дараагийнх нь болохоор бид нэр Токиогоос Саппоро гэдэг газар руу явж байгаа. За Саппоро гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэх юм бол та бүхэнд харуулах юм бол Саппоро гэдэг нь энэ хойно гэсэн үг. За Токио бол энэ доор байна. Саяны нөгөө нэг Осака, Киото гэдэг чинь энд байгаа. За Саппоро бол миний саяны яриад байгаа Хоккайдо гэдэг ер нь бол арал байхгүй. Хоккайдо гэдэг нэртэй арал. За энэ арал дээр ер нь л нөгөө нэг юу гэдэг нь яг ёс уламжлал Япон нөгөө оча гэж хэлдэг цай. За тэгэл яг тэр хоолных нь амт нь хүртлээ гэдэг юм Японороо байдаг гэдэг. За би бол өөрөө энэ Хоккайдод нэрөөсөө очиж байгаагүй шүү. Ерөө би явхаар бол яаж явах байсан бэ гэдгээл та нартай хуваалцаж байгаа гэсэн. Би бол өөрөө бол яг Токиод л очиж аялсан. За тэрнээс би бас одоо энэ Осака, Киото хоёрт бол очоогүй. Хойшоо Хоккайдо дээр энэ бол очиж үзээгүй гэсэн. За тэгэхээр Хоккайдо руу явах нислэг маань бол энэ харьцангуй үнэтэй бол энэ дээгүр байгааг харж байгаа. За эдгээр нь бол шууд Саппоро Хоккайдо аэропорт дээр буучдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм үнэтэй болоод эхэлж байгаа. Тэгээ дандаа дамжин нислэг байгааг харж байгаа хэ. Тэгхгүйгээр шууд нисээд энэ Нив Читосо аэропорт гэдэг дээр бууна гэх юм бол хамаагүй үнэ хямдраад ирж байгаа харж байгаа тий 300 мянга хүртэл болсон баг. За тэгтээ 300 мянга маань мэдээж энэ нэг чиндам авч явахгүй нислэг гэсэн. За тэгэхээр эндээс дахиад энэ Japan Airlines-аа ер нь сонгогдсон дээрээ. За энэ Japan Airlines-ыг сонгоод сая үл хэдүүлээ явах тикетээ сонгож байгаа гэсэн. За тэгээд дахиад доош нь гүйлгэж чагаад бид нэр буцах тикетээ бол сонгох хэрэгтэй гэсэн. За дахиад Japan Airlines-ыг нь сонгуул зүгээр. За өөр хямдхан үнэтэй тикетээ хэдүүлээ хараадах. За 600. За энэ нь бол Japan Airlines болж байгаа юм 600 бол буухгүй юм байна. За тэгэхээр шууд энэ 653 мянган авчдоо. За ингэснээр бол шууд 23 кг-ийн 2 чиндам бол аваад явчихад бол ямар ч асуудалгүй байна. Тэгтээ эрэхтэй хараа энэ ингэж штэ. Явахдаа бол 23 кг-ийн 2 чиндамтай явна. Эрэхтэй 20 кг-ийн чиндамтай ирнэ шүү гэж. За энийг болоод нэг 10,000 төгрөг хүрэхгүй те. Нэг 9,000 төгрөгөөр
нэмж төлөөл 2 удаа 2 талдаа 23 кг-ийн чинь тамтай 2-ыг авч явах боломжтой болж байна гэсэн. За ингээд ер нь бол хойшоо очоод Хоккайдог бол үзэх боломжтой байх нэ. За энэ маань нэг хаана байдаг нисэх буудлын бэ гэдгийг хүртэл ер нь бол та бүхэн Google Map-ээс нэгтэлчаарай. Би бол яг нөгөө өөрөө очиж бууж үзээгүй болохоор хаана буух бол мэдсэнгүй. За хэдүүлээ ингээд хайгаад харах юм бол энд буух нэ. За яг хойно арал дээр бол буух юм байна. За ингээд энд буугаад энэ тухайн ер нь Японы одоо яг суламжлал тий хоол яг жинхэнэ хоолыг бол идэх боломжтой болно гэсэн. За ийм байна. Тэгээд Японы дотоод нислүүд бол ер нь харьцангуй хямдхан байгааг бол та харж байгаа бах. За үүнээс гадна нэг сонирхуулгаар юм хэлэхэд энэ хойшоогоо бас шууд энэгээр нөгөө урдны галт хэрэгээр явчихд юм шиг үлээ. Одоо энэ татцсан байгаа зам бол урдны галт хэрэгийн зам байгаа байхгүй. Тэгээд хооронд ийм амар зайтай байхад тэгэл гүүр татал явуулцдаг юм байл л дээ. За гэх мэтлэн байдлаар бол энэний бас тусдаа сарын хэдэн ч удаа суусан хамаагүй өнгөө энэ урдны галт хэрэг нь Японд даяар ашиглах боломжтой болохоор сая 200 төгрөг байдаг санагдаж байна. За тэгтээ зөвхөн хойдол нь үзнэ гэсэн тохиолдолд бол та ингээд нисээд очиод бол үзчихэж болох нэ. За энд буугаад мэдээд энэ Саппоро гэдэг газар руу ингээд автобус эсвэл метро вагон орчим ингээд хойшоо явах нь л дээ. За ингээд өнөөдөр имчилгээ маань бол энэ хүрээд бол дуусч байна. За ингээд ер нь бол нисэх төлбөрөө мэдчихэна гэдэг чинь дараа нь бол та нэг буудлахын төлбөрийг мэдээл ерөнхийдөө аялал төлөвлөждөг байхгүй. За тэгэхээр хангалттай мэдээлэл өгч чадсан гэж бол бодож байна. За ингээд дараагийн имчилгээгээр уулзцгаая. Bye.